За Рио Тинтотой одоо сая хэлцээ илээ Монгол Усын засгийн газар тийм ээ менежментийн төлбөрийг одоо 2 дахин бууруулахын тохиролцоонд хүлээ. Гэтэл одоо Рио Тинтогийн хувьд оюу толгой одоо энэ 2026 оны хугацаанд 5.2 тэрбум долларын ашигтай ажиллах нь. Гэтэл монголчуудад одоо ногдол ашиг байхгүй байна гэж шүүмжлэх байна. Таны хувьд ямар байна? Дүүдэх баярлалаа. Миний хөөст хамгийн чухал асуултыг асуулаа. Монголчууд өнөөдөр хамгийн гол юмд ерөөс анхаардаг. Би бол 3 зүйл дээр анхаарч байгаа шүү дээ. Энд гишүүн болоод оюутлогоо дээр хүн шиг байгаа ч ингэж дээрэндүүлж ингэж гянж зовхоо болооч. Гадны цусны үйлдвэр луур болцсон шүү. Би баян хэлж байгаа. Ураны үйлдвэр өнөөдөр төсөвдөө тавьсан явж ийл шүү. Энэ гурвыг л би ярьж байгаа. Оюутлоготой холбоотой асуултанд чи хариулъя. Дандан ямар ахлуулсан ажлын хэсэг сайн ажиллаж байгаа хүний ажлыг би бас нэг хутаагаад яах вэ? Үнэхээр хичээж байгаа. Энэ хүн бол олон засгийн газрын олон сангийн сайдны луувар булхайг дарах гэж л ядж байгаа амт. Энтэй холбоогүйгээр би хариулъя. Та нар бодоо менежментийн төлбөрийг 6% байсныг 3% болголоо гэж байна. Менежментийн төлбөр юунаас холбоотой вэ гэвэл зардалтай холбоотой. Зардлын 6% байхгүй юу? Тэрийг 3% болголоо. Зардлыг нэмэхүү бууруулах уу гэдгийг Монгол тал төч хамаагүй. Монголд ямар ч хамаагүй. Рио Тинто зардлаа дахиад 100% өсгөхөд дахиад 6% авсан л гэсэн үг. Зардлаа 200% өсгөл 12% авлаа л гэсэн үг. Миний санаа ойлгогдож байгаа бах та нарт. Тэгэхээр зээлийн хүн их чухал. Зээл байхгүй болгооч. Зээл өөрөө буруу. Дээр нэмээд менежментийн тэр баг гэдэг дотор Монголын эрх мэдлийг нэмээч. 9 хүний 3 нь Монгол гэж байгаа. Санал 6% гардаг, 6 хүнээр гардаг. Монголд ямар ч хамаагүй. Тэр 3 хүнийг зүгээр бид амралтанд өндөр цалинтай байлгаж яана гэсэн үг. Энэ том асуудлаа шийдэхгүйгээр менежментийн төлбөрийг 3% 50%-аар буулгалаа гэдэг баярлаад байх чинь биш те. Өрөвдмөр юм да. Мэдхгүй хүмүүсийг одоо ингээд даапалж байгаа юм шиг болчиход байна. Та нар бод зур зардлаа би дахиад 2 дахин 3 дахин нэмэхдээ наадах чи би даабалдаад авчихна. Ийм тэнэглэлийг зогсоол тоо. Гэрээ бол зээлийн хүү зээл байхгүй юу? Менежментийн тэр одоо хяналт Монгол орн ямар ч Рио Тинто дээр оюутлогоо дээр хяналт байхгүй. Зүгээр би энийг 20 жил ярьлаа. Би гонглж байна. Би гутгаж байна. Өнөөдөр монголчууд ийм гүлэг болцсон. Улс төрчид нь ийм аймхаа болцсон. Би дахиад 20 жил ярьж чаднаа. Гэхдээ ийм гүлэг байха болол доо та нар. Ямар муухай бэртгчин. Энэ Монголын өнөөдөр эрдэмтэд өөрсдөө одоо эдийн засгийн хуулийн эрдэмтэд гэж байгаа хүмүүс энэ дээр ганц гав гэж дуурайд өгөөч те гэдгийг л маш хүндэтгэлтэйгээр илэрхийлье.